Өдөр орон нутгийн мэдээлэлээр хөтөлбөр үргэлжлүүлж байна. Сэлэнгэ аймгийн Ерөө болон Хүдэр суманд манай улсын хамгийн их төмрийн хөдрийн нөөц байгаа. Харин тэндээс дархны төмөрлөгийн үйлдвэрт бэлдэц нийлүүлэх боломж бага байсныг шийдвэр гаргаж шийдээд байна. Төмөртэй ордоос Хандаат өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг жил гаруй хугацаанд байгуулж анхны тээвэрлэлтээ хийсэн байна. Энэ нь монголчууд өөрсдөө хамгийн богино хугацаанд бүтээн байгуулалт, үйлдвэржилтийн цогц ажил хийж чаддгийг харуулсан жишээ болж байна. Энэ төмөр зам ачиж буулгах 3 терминал болон хамгийн сүүлийн тоног төхөөрөмж тохиолол бусад төрлийн хэрэгслээр тоноглогджээ. Ингэснээр Хүдэр тээвэрлэлтийн явцад ямар нэг алдаасаад гарахааргүй байх бүрэн бололцоог хангаж өгсөн байна. Засгийн газар шийдвэр гарсан цагаас хойш 1 жил гарын хугацаанд чанар сайтай хийгдсэн учраас энэ бүтээн байгуулалт нь Монгол улсын ерөнхийлөгч төрийн гэргээ хүртэл гардуулжээ. Бүтээн байгуулалт нь нийтдээ 106.88 сая $1 зарцуулсан байна. Ганцхан ачаа тээврийн салбарын өнөөгийн нэг өнгийг бий болгоо зогсохгүй Хүдрийн нөөцийг дагсан үйлдвэрлэлтийн шинэ нээж өгч байгаамаа. Одоо хэрвээ бид нар энэ ажил маань ингээд жигд явах юм бол бид одоо ган хайлах үйлдвэрээ байгуулахад бол бэлэн болжээ. Энэ жил бол ган хайлах үйлдвэрийн төслийг бид нар хэрэгжүүлнэ. Хэрвээ бид нар гангаа хайлуулаад чадчих юм бол түүнийг дагсан олон үйлдвэрлэлүүд дагаж хөгжих юм үндсэн суур боломжийг бол нээж өгч байгаагаар бол ач холбогдолтой гэж ингэж харж байгаа. Дараагийн нэг зүйл бол энэ Сэлэнгэ дархны бүсэд энэ хүнд үйлдвэрийн ялангуяа хар төмөрлөгийн хөгжил бол цааш явах нь бол бодит зүйл болж урьж байгаа. Ер нь бид нар Монгол улстай хүнд аж үйлдвэрийн суурийг тавьчлаа гэж бодлоо. Хүнд аж үйлдвэрийн. За бид нар бол хүнд аж үйлдвэрийн суурьтай эдийн засаг гэж ярьдаг байсан. Сүүлдээ бид нар уулуурхай уус гэж ярьдаг болсон. Одоо бид нар хүнд аж үйлдвэртэй уус бодлоо гэж бодлоо. Энэ бол яг төмөртэй ордны хэсэг байгаа. Яг ингээд жоохон хэсэг яваад 40 км-ийн цаана бол Баянголын ордны хэсэг байгаа. Энэ манай Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумын нутагт. За өмнө нь бол Баянголын одоо уурхайн хамт олон бол 98 км төмөр замыг бол яг хувийн хвшил анх удаа Монголын түүхэнд бол барьсан. За дээрэс нь бол одоо яг уртаараа бол 36 км төмөр замыг энэ Баянголын төмөр замтай холбож Хандаат өртөөс төмөртөө Хандаат тэгээд Баянголын орд гэдэг ингээд манай Сэлэнгэ аймгийн Хүдэр, Богонд энэ Ерөө сумын нутгуудаар ингээд дайраад гарч байгаа ийм том бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Сэлэнгэ аймгийн өөр газар тариалангийн бүс нутаг тиймээс хүмбэр ургацсан хүчээр амьдралаа залгуулж өөр их үүсвэрлүү шилжих боломж хомс байжээ. Тиймээс Ерөө Хүдэр сум залуучууд ажлын байр бий болж эдийн засгийн хараат байдалд шилжээд байсан байна. Харин одоо Хандаат төмөртэйг дагсан бүтээн байгуулалтын ажлыг төшөглөн үйлчлэгээ эрхлэх төмөр замд ажиллах цаашлаад үйлдвэрт орох боломж нэгдэж байгаа нь давуу тал болж байна. Хүдэр сумын иргэд тэдний амьдралыг өөрчлөх бүтээн байгуулалт 400 орчим хоногт болсныг онцлоод ганцхан Хүдрийн эдийн засагт биш Монголын үйлдвэржилтийн цаашдын чин хандлагыг тодорхойлох ач холбогдолтой хэлж байсан юм а. Ер нь сэлэнгчүүдийг улсын эдийн засгийн нэрх ашигтай асар их төсөл орж ирнэ. Тийм учраас Монголын ард иргэдийн ажин дээр дээшлэн байх гэж би дотороо хүний итгэж байна. Төмөр зам ашиглалтанд оруулаад автоцон барай тийм ээ. За энэ сайхан үйлдвэрийг босгоод энэ үйлдвэрээр дамжиж олон мянган сайхан ажилчид ялангуяа манай Хүдрийнхэн одоо ажилтаа амьдралтай болж байгаа. Бид өхөн маш их баяртай байгаа. Тэгэхээр Монголын монголчууд хөгжүүлнэ гэсэн урайтай дархны төмөрлөгийн үйлдвэрлэлөө ачаа тээвэрлэлтийн ийм төмөр замын асуудал бол өнгөрсөн 3 жилийн хугацаанд яригдчихсэн. Тэгээ 3 жилийн өмнөөс бол бүтээн байгуулалт эхлээд нэг 40 гаруй км автозамыг төмөр замыг тавьснаар бол яг ингээд 100% одоо төмрийн Хүдрээ үйлдвэрлэх ийм тээвэрлэлт их боломж гарч ирж байна. Яг одоо өнөөдрөөс эхлээд ачаа тээвэрлэлийг хийж эхэлж байна. Одоо нэг эхний ээлжинд бол нэг жил сая орчим тонны тээвэрлэлт хийнэ гэсэн тооцоог бол гаргаад байгаа юм байна. Цаашдаа яг ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа бүрэн хангагдаад 100% хийгдээд эхлүүл дархны төмөрлөгийн үйлдвэрлэлөө Хүдэр болон Ерөө сумаас 7-8 сая тонн ачаа тээвэрлэлийг хийн боломж гарах юм а. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэд газар тариалангаас гадна ой нөөцтэй тулгуурлан модын эдлийн үйлдвэрлэл үйлчлэгээ явуулах бүрэн боломжтой. Харин хүмбэр ийм үйлдвэрлэлтэй болохоор сумын хэмжээнд ямар нэг байдлаар худалдаа авалт байхгүй зогсон байдалтай байжээ. Харин төмөр замын асуудал шийдэгдсэн болохоор үүгээр ганцхан төмрийн Хүдэр зөөгөө зогсохгүй говийн бүс нутагт модны худалдаа хийх боломжтой гэж харж байна. Гурилын ганц үйлдвэр хөтлийн цементийн үйлдвэр гэхээс өөр онцлог байх үйлдвэржилтгүй байсан Сэлэнгэ аймагт үйлдвэржилтийн шинэ үе нэгдэж байгааг онцолж